Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. За тэгэхээр Сонноос подкастын цоошин дугаар буюу 3 дахь хувилралын эхний дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За тэгэхээр энэ дугаараараа би та бүхэндээ Сонноос сувгийн бүтэц, Сонноос подкастын бүтэцэд жижиг сажиг өөрчлөлт гарсан тэр тухай эхэлж яриад тэгээ үргэлжлүүлээд мэдээж сонирхолтой мэдээллүүдээ хүргэнэ. За ямар мэдээлэл вэ нэ гэхээр эхний хэсэг нь болохоор ер нь хүүхэдтэй холбоотой 2-3 сонирхолтой мэдээ байгаа. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа болохоор ер нь хүүхэдтэй холбоотой хэдэн мэдээ бэлдсэн. За үргэлжлүүлээд Чехийн эрүүл мэндийн салбарын талаар нэг 2 жоохон сонин онцгой дүч гэмээр юм уу мэдээ байгаа. Гэхдээ энэ ялангуяа нөгөө Чехэд амьдардаг гадаад хүмүүст илүү их тохиолддог асуудлууд гэсэн байсан. За тэгээд төгсгөлт нь нэг марзан мэдээ байгаа. Тийм болохоор подкастаа дуустал нь сонсоорой. Сонноос Хүүши нэр Сонноос Сонноос бро. За тэгэхээр манай Сонноос подкаст та бүхэндээ хүрэлгүй нэлээд удсан байна. Бараг 2 сар гарan болчихоо. Бараг л 3 сар болчлоо. Тэгээ зуны хугацаанд ерөөсөө подкастынхаа дугаарыг хийгээгүй мэдээгээ жоохон явуулсан. Тэгэхээр яагаад вэ гэхээр ер нь манай Сонноос сувгт жоохон өөрчлөлт орсон байгаа. Манай сувг нэгдээд одоо 2 жил бараг бүтэн болж байна. 9 сарын 28-нд анх нэгдэжээс 2 жилийн өмнө. Тэгэхээр энэ хугацаанд бол Сонноос подкаст тэгээ Чехийн 7 хоног гэд мэдээг он гарснаас хойш та бүхэндээ хүргэжсэн. Номин зул нар мандах гэд 2 хүн анхын сувгийг үүсгэн байгуулсан зулайтаар. Тэгээд энэ зунаас эхлээд зулаа маань сувгаасаа гарч байгаа. Тэгээ би цаашдаа Сонноос сувгаа ганцаараа үргэлжлүүлээд авч явахаар болсон. За хэрвээ та бүхэн зарим мэдж байгаа бах. Манай номин зул болохоор энэ Сонноос подкастыг хийж эхлэхээс өмнө угаасаа өөр ингэсэн YouTube сувгтай тэгээ Facebook хуудастай байсан. Facebook хуудас нь Slonechko Navile тэгээд YouTube сувг нь номин зул шагдар сур ингээд өөрийнхөө нэрээр байдаг. Тэгээ тэрэн дээр янз янзын сонирхолтой нэвтрүүлэг видео контент голцоо хийдэг байсан видео дээр суурилсан. Тэгж явж байгаад ер нь надтай танилцаа. Тэгээд бид хоёрын сувгийг хамтарч нээсэн баа. За тэгээд энэ сувг дээр явж исэн Чехийн 7 хоног гэд мэдээллийн хөтөлбөр болохоор зулагийн бодож олсон нэр зулагийн санаачлагаар анх гарч исэн. Тийм болохоор зулаа маань одоо Сонноос сувгтээр ажиллах болсон болохоор мэдээгээ Чехийн 7 хоног гэж үргэлжлүүлэхээ болоод би одоо өөрийнхөө нэрээр нэрлээд Нарагийн мэдээ гэдэг мэдээллийн хөтөлбөртэй болсон байгаа. За тэгээ ганцаараа болсон болохоор ер нь жоохон ачаал нэмэгдэж байгаа. Тэр хэрээрээ нэвтрүүлэгүүд маань жоохон зайн холдоод байгаа. Гэтэ аль болох юм тууштай яг нэг давтамжтай явахыг хичээнэ. Одоо тэгээ хичээл ном хэлж байгаа болохоор бас нэлээ ачаалттай болохоор байна л да. Тэгээд би ингэж бодсоо. Нарагийн мэдээ гэдэг яг нөгөө юм яг телевизэн мэдээр хүү нэг форматтай мэдээ байгаа шүү дээ тий. Тэрийг яг 7 хоног болгон баттай гаргана гэдэгт маш их хэрэгэлцэж байгаа болохоор сардаа ер нь нэг 2-3 дугаар заавал гаргахыг хичээнэ. Тэгээ подкаст Сонноос подкаст болохоор арай илүү юм нөгөө чөлөөтэй ярьдаг тий. За тэгээ мэдэн дээр ярихад арай илүү урт ч юм уу эсвэл жоохон сериосны биш ч юм уу тий марцсан төрлийн мэдээнүүдээ подкастаараа ярина. Тэгээ подкастаа болохоор сардаа нэг удаа хий гэж бодож байгаа. За тэгээ та бүхэн харж байгаа бол би анх удаага ингээд өөрийгөө дүрсээ бичээд ингээд хийж үзэж гин нөгөө ганцаараа ярихаар чи ингээд дан аудио байгаад ахаар сони юм шиг санагдаад тэгээд видеотой хийж үзэж гин гэтээ цаашдаа яг видеогоор үргэлжлүүлэх хэсгээ сайн мэдэхгүй та бүхэн бас санал бодлоо хуваалцаараа видеотой байвал ямар байна видеогүй байвал ямар байна гэд. Тэгээд ганцаараа бас дандаа яриад хахад жоохон сонирн болохоор хэрвээ та бүхэн хүсэх юм бол зочноор манай подкастод оролцоод надтай хамт ярилцаж болно. Тэгээд зочноор орох хүмүүс маань ямар ах хэрэгтэй гэхээр ерөөсөө л Чехэд юм уу Европт амьдарч байгаа хүн монголчуудтай хэрэгтэй сонирхолтой мэдээлэл хуваалцах хүсэлтэй өөрөө туршлагаасаа ч юм уу те хуваалцах сонирхолтой тийм хүмүүс байх юм бол манай подкастод оролцох боломжтой. Надтай манай Сонноос хуудасаар дамжуулаад Facebook бол Instagram-аар дамжуулаад холбогдох боломжтой шүү. За тэгээд Сонноос сувг болон подкаст мэдээний хувьд нэг иймэрхүү жижигхэн бүтцийн өөрчлөлт орж байгааг гэхдээ агуулгын хувьд бол ерөөсөө хിവэрэ та бүхэндээ хэрэгтэй сонирхолтой гэж бодсон мэдээлэлээ хүргэх
болно. Хэрвээ та бүхэнд миний хийж байгаа зүйл таалагдчихвэл намайг дэмжээрэй, subscribe дараарай. Бас манай бичлэгүүдийг сошиал медиа дээр хуваалцаарай. Бас маа зулааг дэмжээрэй. Хэрвээ дагддаггүй бол сошиал сувгуудын үзээрэй, сонирхоорой. Видеод голцоод төшөөлсөн тийм контентууд хийдэг. За тэгээд зулаадаа амжилт хүсье. За ингээд өнөөдрийн бэлдсэн мэдээллүүдээ та бүхэнд хүргэе. За тэгэхээр эхний хэсэг маань ер нь хүүхдүүдтэй холбоотой мэдээ байгаа гэсэн. За үүний эхэнд болохоор corporal punishment буюу одоо бие махбодын шийтгэлийг Чех улсад хуулиар хойрохоор болсон гэсэн яриа их гараад байгаа. Энэтэй холбоотой мэдээг хүргэхээр бэлдсэн байна. За ер нь өнгөрсөн зунаас ахуулаад ингээл үе үе мэдээнүүдээр юм бие махбодын шийтгэлийг хуулиар хорин гэд хорих гэж байгаа юм шиг үгүй юм шиг иймэрхүү мэдээнүүд яваад исэн юм л да. Тэгээ яагаад ийм мэдээ байн гараад байгаа юм болоо гэд судлаад үзсэн чинь нэгдсэн үндэсний байгууллагаас одоо гишүүн орнуудынхаа хүний эрхийн нөхцөл байдалд ийм тогтмол үнэлгээ хийхэд ашигладаг Universal Periodic Review буюу бүх нийтийн давтамжит үнэлгээ гэдэг ийм засгийн газар хоорондын механизм байдаг юм байна л да. За тэгээ энэ үнэлгээний механизмыг болохоор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 2006 онд гаргасан. За үүнийхээ дагуу 4.5 жилийн циклтэйгээр ингээ гишүүн орнуудтай үнэлгээ хийдэг юм байна. За Чехийн хувьд болохоор энэ үнэлгээнд 2008, 2012, 2017 онуудад орж исэн. Тэгээ хамгийн сүүлд 2023 оны 5 сард орсон юм. Тэгээ тэрнээс хойш ер нь энэ мэдээнүүд гараад эхэлсэн байна. Яг тэгэхээр энэ үнэлгээнээр одоо тодорхой хэмжээний нөгөө дүгнэлт гаргаад зөвлөмж хүргэсэн. Тэр зөвлөмж дээр нь одоо нөгөө хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг одоо хуульчлах хэрэгтэй, хориглох хэрэгтэй гэсэн тийм зөвлөмж хүргэсэн байна лээ. За энэ үнэлгээ бас нөгөө Монгол улсад хийгддэг. Монгол улсын хувьд болохоор 2010, 15, 20 онуудад энэ үнэлгээг хийлгэсэн билээ. Тэгэхээр одоо дараагийн үнэлгээнд он гаргаад 2025 оны 5 сар хавцаа ч юм уу орох юм шиг байна лээ. Дашрамд дууртахад. За тэгээд Чехийн хувьд болохоор 2023 онд гарсан энэ үнэлгээнийхээ хариуд Чех улсын зүгээс амлалт өгсөн юм байна. Хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг бүх нөхцөл байдалд хуулиар хориглоно гэж амлалт өгсөн гинэ. Тэгээ энэ амлалтынхаа хүрээнд иргэний хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод олон нийт бол эрх баригчдын тул ингээд өнгөрсөн жилээс хойш байнгын хилцүүлэг өрнөд байгаа юм байна. За тэгээ ер нь энэ хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэх буюу одоо бидний зүгээр энгийнээр ярьдаг бол зодхол гэсэн үг шүү дээ. Чанга зодох байна, үзүүлэн зодох байна. Ер нь л биеинд нь хүрч зодох. Тэр шийтгэлийг ингээд хуулиар ер нь ямар улсууд хориглосон байд юм Монгол улс жишээ нь ямар байдгийг энэ төргээд сонирхоод үзлээ л дээ. Тэгсэн чинь юм End Corporal Punishment.org гэдэг ийм вебсайт байдаг юм байна. Энэ вебсайт нь болохоор ер нь дэлхийн бүх орнуудад ийм бие махбодын шийтгэлийг бүрэн мөсөн ингээд бүх нөхцөл байдал хоригддог болгохын төлөө ингээд янз бүр үйл ажиллагаа явуулдаг, бусад улсуудыг уриалдаг ч юм уу тийм байгууллага юм байна. Тэгээ эдний энэ сайт руу ороод үзэнгүүт одоо ингээд дэлхийн улс орнууд ингээ өнгөөр ялгцсан байна. За шараар тэмдэглэсэн орнуудад болохоор хүүхдийг гэр орон сургууль цэцэрлэг гээд бүх нөхцөл байдалд зодохыг буюу бие махбодын шийтгэл үзүүлэхийг хориглосон байдаг гинэ. За энд нь болохоор манай Монгол улс багтж байгаа. Манайд болохоор 2016 оноос хойш хүүхдийг ямар ч нөхцөл байдалд зодохыг хуулиар хориглосон юм байна. За тэгээд номин ногооноор тэмдэглэсэн орнуудад одоо жишээлх юм бол Мексик байна, Хятад байна энэ орнуудад засгийн газар нь ийм шийтгэлийг бүрэн хориглох үүрэг хүлээсэн байдаг гинэ. За тэгээ хар хөхөөр тэмдэглэгдсэн орнуудад болохоор хүүхэд зодохыг зарим нөхцөл байдалд хориглосон гэж байгаа. Энд нь болохоор Чех улс хамрагдсан байгаа. За тэгээ Чернелийн ягаанаар тэмдэглэсэн улсуудад болохоор огт хориглоогүй байдаг гинэ. Чехийн хувьд болохоор зарим нөхцөлд зодохыг л хориглосон байдгаа гэдэг энэ тэмдэглэсэн маа. Тэгээ Европын орнуудыг харахад ер нь бол маш цөөхөн улсууд байгаа. Тэр нь Чех байна, Словак байна. За тэгээд Чехийн хуулинд яг юугээ тусгацсан байд юм бэ гэсэн чинь сурган хүмүүжүүлэх арга хэрэгсэл нь зөвхөн тухайн нөхцөл байдал тохирсон байх ба хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд аюулгүй нэр төрт халдахааргүй хэлбэрт байна гэж туссан байт юм байна. Тэгэхээр энэ нь болохоор нэг юм бүдэг байдаг яг тодорхой юм байхгүй. Одоо жишээ нь сурган хүмүүжүүлэх гэдэг ингээд нөгөө цэцэрлэг сургууль дээр тухайн нөхцөл байдалтай тохирсон байна. Гэхдээ эрүүл мэнд өсөлт хөгжилт нь одоо хор хүнэл учруулах ёсгүй гэнгүүт ч одоо зүгээр нэг ингээд нудраад авах ч юм уу энэ бол эрүүл мэндэд нь хор хүнэл учруулаагүй
гээд ингээд зүгээр явчих жишээтэй. Гэтэл тэр чинь эрүүл мэндэд нь хор хүнэл учруулаагүй ч гэсэн ингээд бие махбодын шийтгэл одоо зодох энэ бол сэтгэл зүйд ч юм уу те янз бүрээр нөлөөлдөг. Тийм болохоор энийгээ илүү тодорхой болгоод хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж ярьж байгаа юм байна. За тэгэнгүүт иргэний хуульдаа одоо ямар өөрчлөлт нэмж оруулах гэдэг юм бэ гэхээр хоёр төрлийн заалтыг ерөнхийдөө оруулах гэж ярьж байгаа гинэ. Нэгдүгüүрт нь болохоор яг дээрх заалтан дээр нэмээд бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, шахалт болон бусад төрлийн доромжлол нь хүүхдийн нэр төрд халдаж буйд тооцогдно гэдэг. За түрүү нөгөө одоо байгаа залтанд болохоор нэр төрд халдахааргүй хэлбэрт байна гэсэн баа шүү дээ. Тэнгүүд нэр төрд халдахааргүй хэлбэр гэдэг нь юу юм бэ гэдгийг одоо энэ шинээр оруулах гээд байгаа энэ залтан дээр илүү задлаад өгсөн байгаа юм. За тэгээд хоёр дахь төрлийн залтанд нь болохоор эцэг эхийн хариуцлагын тухай залтын эцэг эхийн үүрэг эрхийн жагсаалтад хүүхдийг бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамтгүйгээр хөгжүүлэхийг тусгах гэсэн ийм зорилт тавьж байгаа гинэ. За тэгээ хуульд ийм нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр холбогдох албаны хүмүүс бол иргэд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа гэж байна. Нэг хэсэг нь тодорхой хэмжээний бие махбодын шийтгэл жишээ нь одоо ганц алгадаад авах ч гэдэм үү. Тиймэрхүү юм байх нь зүйтэй гэж байгаа бол өөр нэг хэсэг нь ямар ч зодуур их бага ямар ч хэмжээгээр байж болохгүй. Дээрх заалт харин ч хангалтгүй тодорхойгүй байна. Хүн бүр субъективээр ойлгож хүлээж авах боломжтой заалт байна. Тиймээс илүү наривчлан тодорхойлж хуульд оруулах хэрэгтэй гэсэн санаа илэрхийлж байгаа гинэ. Бас гэр орондоо хүүхэдтэй гар хүрэгч гэдэг юм уу энийг ер нь бүхэлд нь хуулиар зохицуулах боломжгүй гэсэн байр суурийг өөр нэг хэсэг буюу одоо жишээ нь дээд шүүхээс илэрхийлсэн гэж байгаа. За тэгээ ер нь ингээд хуульдаа өөрчлөлт оруулна гэд яриа гараад эхэлсний дараахнаас эхлээд янз бүрийн нөгөө судалгаа, санал асуулгууд ингээд интернет орчинд яваад эхэлсэн. Зарим мэдээний сайтууд дээр өөрсдөө юм жижигхэн уншигчдынхаа дунд санал асуулга явуулдаг ч юм уу тий. Жишээлх юм бол энэ Seznam Sprawy CC гэдэг мэдээний сайтн дээр уншигчдынхаа дунд санал асуулга явуулсан байна л да. Энд нэг 21700 хүн оролцсон юм байна. За тэгээд асуулт нь болохоор та бие махбодын шийтгэлийг хориглохыг дэмжиж байна уу гэсэн чинь хариулсан хүмүүсийнх нь 11.3% нь л дэмжиж байна. Бие махбодын шийтгэл нь бол одоо хүүхдийг юм доромжилсан нэр хүндэд нь халтсан хэрэгэ гэж үзсэн байгаа бол 88.7% нь дэмжихгүй. Заримдаа бол яах аргагүй байдал байд юм аа гэсэн хариу өгсөн байна. За тэгсэн чинь одоо нөгөө англи хэл дээр чектэй холбогдлолтой мэдээ гаргадаг Expats.cc гэх сайтн дээр бас санал асуулга явуулсан. Энд бол айгүй цөөхөн хүн орсон байна. 38 хүн. Тэгээд чехэд хүүхдийг зодохыг одоо хуулиар хориглох нь зөв үү гэсэн чинь 79% нь тиймгээ 21% нь үгүй гэсэн байна. За энэ судалгаанууд яг тэгэнгүүт мэрэгжлийн байгууллагаас илүү өргөн үрийг хамруулсан одоо нөгөө түүрийн аргаар яг судалгааны аргаар те хүмүүс түүгээд ийм судалгаа хийж үтсэн байна. Энэ нь болохоор Centrum Logica гэдэг хүүхэд хамгааллын төв STEM Mark гэдэг судалгааны байгууллагатай хамтраад хийсэн судалгаа байгаа. За тэгээ энэ дээр одоо дэлгэцэн дээр харуулж байна. Судалгаанд оролцсон хүмүүсээс одоо дараах шийдэглүүдээс аль аль нь байж боломгүй буюу одоо хүлээн зөвшөөрөшгүй шийтгэл вэ гэж асуусан байна. За тэнгүүд эхнээс нь дурдаад явах юм бол үсийг нь хяргах гэдгийг болохоор 74% нь байж боломгүй муухай шийтгэлээ гэж хариулсан байна. За тэгсэн чинь асрамжийн газарт өгөн шүү гэж одоо хүүхдэд айлгахыг болохоор 73% нь бас байж боломгүй гэж үзсэн байна. Гурав дахь нь өвдөг сүгдүүл суулгах 71%, тусгаарлаж ганцаардуулах буюу одоо ингээ нөгөө тоохгүй би чамтай ярихгүй марахгүй гэдэг ингээд хүүхдэд нэг бие махбодын шийтгэл биш ч гэсэн бас нэг тиймэрхүү юу байдаг шүү дээ. Ийм зүйлийг болохоор 68% нь байж боломгүй шийтгэлээ гэж үзсэн байна. За 5 дахь нь болохоор манипуляц хийх буюу одоо хуурах, сүрдүүлэх. Хуурах гэдэг нь одоо эрг утгаарч байж болно, сөрөг утгаарч байж болно. Одоо жишээлх юм бол чамааг тэх юм бол ингэн шүү гэдэг одоо нэг юм барьцаасан тий. Гэрийн даалгавраа хийчихвэл би чамд гоё юм авч өгнө шүү. Аль эсвэл гэрийн даалгавраа хийхгүй болвол чи гэр цэвэрлэх ёстой шүү гэх ингээд эрг сүрэг янз бүрээр сүрдүүлэх. Манипуляц хийх энийг болохоор 62% нь бол байж боломгүй гэж үзсэн байна. За хүүтэн усанд шүршүүрт оруулах ийм шийтгэл одоо байдсан бахтаа л гэж би бодчихлаа. За энийг бол 61% нь эсэргүүцсэн байна. Модон хусуур эсвэл тэлээгээр цохих оруулахыг болохоор 59% нь эсэргүүцсэн байна. Үг хэлээр хүчээр хийлэх загнах. За энэ дотор жишээ нь хашигчад загнах, муухай үгээр хараах, ичээж доромжлох 56% нь байж боломгүй гэж үзсэн гэж байна.
буланд зогсоох эсвэл шараалж ичиглэх гэдэг дээр болохоор бас 50% байна. Дараагийнх нь 4 шийтгэл болохоор 48-47% гэсэн. Эднэрт нь болохоор сэгсчиж, гудчих, алгадах, за тэгээд хүнд дасгал хийлгэж одоо дийглэх, суниалгах ч юм уу, тэг галан цугаараа явуулах ч юм уу. За тэгээд нударч яврах гэсэн байна. За тэгээд тэрний дараагийн хэд нь болохоор харьцангуй бага хуваар байна. Одоо жишээ нь 26% гэсэн байгаа нь болохоор толгой нүүрлүүн алгадах, тэгээд гэрийн хорионд оруулах, бүксэн дээр нь алгадах, гарыг нь цохиох, гаран дээр нь алгадах ч гэдэм үү. За тэгээд гар утсыг нь хураах, интернетийг нь таслах гэдгийг бол 10% нь байж боломгүй гэж үзсэн байна. Зурагт үзхийг нь хориглох гэдгийг 7% нь байж боломгүй гэж үзсэн байна. За тэгэхээр эдгээр шийдэглүүдээс та бүхэн юу гэж бодож байна? Аль нь одоо байж боломгүй шийтгэл, аль нь одоо яг байж болно бас тий хүүхдэд хүмүүжүүлэхэд хэрэглэж болох арга зүй гэж үзэж байна. Та бүхэн өөрсдийнхөө саналыг бас комент хэсэгт бичээрэй. За тэгээд эндээс ер нь харж байхад бол Чех улсад удахгүй хүүхдийг зодох, хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хуулиар хориглодог болох юм шиг байна. Тэр нь яг ямар хэлбэрээр байх нь гэдгийг л их сонирхолтой байна. Тэгэл харцгааж ий тийм ээ. За дараагийн хүүхдтэй холбоотой. За энэ заавал яг хүүхдтэй холбоотой ч гэхэргүй л дээ. Их сонирхолтой гоё мэдээ санагдсан. Энэ болохоор Чехэд байдаг хамгийн түгээмэл нэрс статистикийн хорооноос юм тайлан гаргасан байлээ. За тэгээд энийг болохоор ягаад хүүхдтэй холбоотой гэж юм гэхээр нөгөө статистикийн хорооноос датагаа цуглуулахдаа яг шинээр төрж байгаа хүүхдүүдэд нэрийг бүртгэж авахдаа тэрэн дээр ингээд нөгөө датагаа цуглуулт юм байна л да. Он оноор нь энэ он төрсэн тэдэн хүүхдээс одоо тэдэн тим нэр авсан энэ төргээ датагаа урааж авдаг. Тэгээ ер нь бол ийм датаг 2010 оноос хойш ингээд цуглуулсан юм байна. Тэгээд сая өнгөрсөн 100 гаргасан тайлан дээр нь болохоор 2010 оноос 23 он хүртэл ингээ онд ямар нэр хамгийн одоо түгээмэл байсан бэ гэдэг юм эрэгтэй эмэгтэй хүүсээр нь чагсаагаад гаргацсан байгаа. За тэгээ энэ жагсаалтаас та бүхэн харж байгаа бах. 2023 оны хувьд болохоор хамгийн түгээмэл эрэгтэй нэр нь Якуб байсан байна. За энэ нэр бол ер нь сүүлийн 10 гаруй жил хамгийн популярны түгээмэл нэр байгаа юм байна. 11 оноос хойш тасралтгүй 1-р байранд орж исэн байна. За өмнө нь болохоор Ян гэдэг нэр 1-р хэрэнд байсан байна. За харин эмэгтэй нэрийн хувьд болохоор Элишка гэдэг нэр нэгт орчээ. 12 оноос хойш бас л тасралтгүй нэгт бичигдэж байгаа юм түгээмэл нэр байх нэ. За тэгээ энэ судалгаанаас бас харсан чинь орон нутгийн хэмжээнээс хамаараа зарим нэрний зонхитлох хувь нь өөрчлөгддөг гэсэн дүгнэлт гарсан байна. Жишээлхэн бол Матиаш гэдэг нэр Праг, Храдец, Кралове, Пардубицад илүү түгээмэл байсан гинэ. Октодын нэрний хувьд болохоор Праг, Пардубицад Ана гэдэг нэр жагсаалтыг тэргүүлсэн бол Височинад Элишка, Виктория гэдэг хоёр нэр яг ижилхэн 1-р байранд орсон гинэ. За 2022 онтой харьцуулах юм бол 2023 онд зарим нэрсийн эзлэх байр эрс өөрчлөгдсөн гэж байна. Зарим нь бүр амар дэшээ яваа, зарим нь амар доошоо явсан гэж байна. Жишээлхэн бол эрэгтэй нэрний хувьд Владимир, Иван гэдэг нэрс 23 байраар ухарсан байна. Харин Theo, William гэдэг нэрс 22 байраар урагшилсан гэж. За тэгвэл эмэгтэй нэрний хувьд болохоор Изабелла гэдэг нэр 52 байраар урагшилж 143-аас 91 рүү орж ирсэн байна. За мөн Оливия гэдэг нэр 35 байраар урагшилсан байна. Харин Моника, Мелanie гэдэг нэр 31 байраар ухарсан гэж. За тэгээ ерөнхийдөө яг Чех гэхээр классик нэрс гэдэг шүү дээ. Одоо Якуб, Ян, Элишка, Анна гэх зэрэг нэрс нь бол байнга ингээ эхний байранд байж идэг хിവэрээ. Харин бүхэлд нь харах юм бол шин маягийн одоо нэг юм гадаад нэрс илүү ингээд түгээмэл болж хүмүүсийн дуртай болж ирж байгаа нэр гэж анзаарэгдэж байгаа бол ер нь жоохон хуучинсаг гэх юм уу те юм слав маягийн нэрс нь жоохон ухраад байгаа ийм байдал анзаарэгдэж байгаа гинэ. За тэгээд энэ одоо нэг орчин үеийн гих нэр нь илүү түгээмэл болж байгаа байдал нь томоохон хотуудад илүү түлхүү анзаарэгдэж байгаа гинэ. За өөр нэг сонирхолтой зүйл нь болохоор ямар нэрсийг гол төлөв үе дамжуулан өгдөг вэ гэдгийг судалж үзсэн гинэ. Одоо энэ барууныхан гэх юм уу. За зарим араб улсууд бас тэгдэг юм шиг л ингээ нөгөө аав нь өөрийнхөө нэрийг хүүдээ өгдөг ч юм уу, аль эсвэл өвөөгийнх нь нэрийг хүүдээ өгдөг ч юм уу, ингээ нөгөө нэрээ дамжуулж, үе дамжуулж өгдөг. Тийм соёл байдаг шүү дээ. Тэр нь одоо ямар нэрсийн хувьд хамгийн түгээмэл байд юм байна гэдгийг энэ Чех статистикийн хороо судалж үзсэн гинэ. Тэгсэн чинь эрэгтэй нэрсийн хувьд болохоор Антонин,
Вацлав Франтишек гэдэг нэрсийг айгүй их үе дамжуулж өгдөг бол эмэгтэй нэрсийн хувьд Мария Зденка, Наталья гэдэг нэрсийг үе дамжуул өгөх нь түгээмэл байдаг нэ. Гэтэ ээж нар ер нь нэрээ охиндоо өгөхөөс илүүтэйгээр аав нар хүүдээ өөрсдийнхөө нэрийг ингээ үе дамжуулан өгөх нь илүү түлхүү ажиглагддаг гэсэн байна. Манай монголчууд яагаад ер нь нэрээ үе дамжуулан өгдөг юм бол ер нь та нар яг ингээ аав хүү хоёр адилхан нэртэй тийм хүн мэдхүү. Манайх яагаад тэгж өгдөг юм бол за тэгээд энэ нэрнээс гадна санаандгүй явж байгаад би юм нэг Чехийн хамгийн хачин балаа нэрнүүдийн талаар юм жижигхэн видео Instagram дээр харсан. За тэгээд энэ болохоор яг нөгөө өөрийн нэр биш одоо овг Пшимэни буюу овг те энэ хамгийн хачин тийм овгтой хүмүүсийг харуулж байгаа. За тэгээ энийг бас интернетээс би баталгаажуулаад хайгаад үзсэн чинь энийг юу яадаг Пшимэни цэг гэдэг сайт байт юм билээ. Та нар бас сонирхсан нэрээ Чехэд ийм овгтой хүн хэд байдгийг гэдгийг харах юм бол энэ сайт руу орж үзээрэй. За тэгээд дэлгэцэн дээр харагдаж байгаачлан Кундова гэдэг нэртэй хүн Чехийн хэмжээнд ганцхан байт юм байна. Бүр тэр зүүн хязгаар руу остров байт юм да. Кундова гэдэг нь болохоор Кунда гэдэг үгнээс гаралтай. Кунда гэдэг нь болохоор манайхаар бол П гэсэн үг. Эмэгтэй хүний бэлэг эрэхтэн. Гэхдээ ийм доромж хэлбэрээр хэлж байгаа. Ийм овгтой хүн нэгхэн байт юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор Пичман гэдэг овгтой хүн. Энэ нь болохоор Пича гэдэг үгнээс гаралтай. Пича гэдэг нь бас л яг түрүүнийхтэй адилхан П гэсэн утгатай үг. Чехийн хэмжээнд хоёрхан байдаг. Тэгээ хоёлаа практ байт юм байна. Бодвол хамаатанлах. За тэгээ гурав дахь нь болохоор Кокот гэдэг нэртэй хүн. Кокот гэдэг нь болохоор эрэгтэй хүний бэлэг эрэхтэн. Аль эсвэл одоо навшийн амтан гэх нэг тийм хөгийн хүн гэд одоо нөгөө хүмүүс хоорондоо хэрэлдэхтэй ч юм уу нэг дургүй хүний хэлэхдээ энэ ста навшийн амтан хөгийн амтан гэж ярьдаг шүү дээ. Англиар бол asshole гэдэг шиг тийм утгатай үг. За энэ нэртэй хүн Чехийн хэмжээнд бас хоёр байдаг юм байна. Хоёулаа бас зүүн хязгаарт руу. За дараагийнх нь болохоор Хайсл буюу орчуулах юм бол зулбсаг гэсэн үг. Бас хараалын үг. Ийм нэртэй хүн Чехийн хэмжээнд 13 байдгаа гэж байна. Бүгдөө бас нэг дор байдаг юм байна. Бодвол хамаатнууд баха. За тэгээд Пичова гэдэг. Одоо түрүүн Пичман гэдэг чинь болохоор эрэгтэй хүний овг шүү дээ. Пичова гэдэг нь болохоор утгын хувьд бол адилхан. Гэтэ эмэгтэй хүний овг байгаа байхгүй. Ийм овгтой хүн бүр амар олон байдаг юм байна. 68 байдаг гэж байна. Тэгээд ингээд Чехэр энэ тэнд байт юм байна. Эднэр бол яг хамаатан гэж би бол бодохгүй. За тэгээд сүүлийнх нь болохоор Шүлда гинэ. Тэгээ би энэ Шүлда гэж яг юу гэсэн үгийг мэдэхгүй болохоор ингээд толноосаас нь толон дээр олдохгүй. Тэгсэн чинь юм Чиштина 2.0 гэсэн юм тусгай тол байд юм бэ. Юм муухай сайхан янз янзын үгнүүд байдаг тий. Тэгээ хүмүүс бас өөрсдийнхөө нөгөө шинэ үгнүүдийг энэ онлайн толгочд оруулж болдог ийм тол гэдэг юм байна. Тэгээ энэ дээр юу гэж тайлбарласан бэ вэ гэхээр 3 утгатай Шүлда гэдэг нь. Нэгдүгээрт болохоор бага сургуулийн сурагчийг хэлдэг. Одоо нөгөө манхаар чи юу гэдэг лээ? Шинковч гэдэг юм тий. Тиймэрхүү утгатай юм шиг ба. За хоёр дахь нь болохоор эрэгтэй хүний бэлэг эрэгтэй. Гурав дахь нь болохоор онцгүй таагүй тийм муухай онцгүй хүн гэсэн утгатай гинэ. За тэгээд энэ Instagram-аас олсон видеон дээр бас энэ нөгөө хэл судлаач хүн ярьжсэн 16 дугаар зуунд Прагт Ховно Идек гэдэг хүн байсан гинэ. Ховно Идек гэдэг нь одоо баасаар хооллогч, баас идэгч. Ховно гэдэг нь баас гэсэн үг. Идек гэдэг нь хооллогч, идэштэн. Тэгээ баас идэштэн гэдэг нэртэй хүн байсан гэж байна 16 дугаар зуунд. За тэгээд Чехийн хойд нутгаар бас Колмосрал гэж нэртэй хүн байсан гинэ. Колмо гэдэг нь болохоор босоогоор одоо эгц шулуунаар эсвэл перпендикуляраар гэсэн утгатай үг. Срал гэдэг нь болохоор срат гэдэг үгний өнгөрсөн цаг. Энэ юу гэсэн үг гэхээр баах гэсэн үг. Тэгэхээр колмосрал гэдэг нь одоо эгц шулуунаар баах гэсэн үг юм гинэ. За ийм сонсон нэртэй хүмүүс байдаг юм байна. Та нарт хамгийн түгээмэл санагдсан болон хамгийн сонин санагдсан нэртэй хүмүүс ямар хүмүүс байсан бэ? Заавал чек гэлтгүү. Өөрийнхөө таньдаг, мэддэг, сонсч байсан хамгийн сонин нэртэй хүмүүсийн нэрийг бичиж үлдээгээрэй. Миний сонсч байснаар болохоор Хожуул гэж нэртэй хүн Монголд байсан гэсэн.
За ингээд хүүхдтэй холбоотой сүүлийн мэдээгээ хүргэе. Энэ жоохон эвгүй мэдээ. Тэгээ энэ яг нөгөө хичээлийн шинэ жил эхэлсний маргааш буюу 9 сарын 3-нд чехэд болсон хэрэг. Тэгээ би яг тухайн үед нь шууд орчуулад нөгөө Facebook, Instagram хуудсан дээр тавьдсан юм гэснээ. За дөнгөж хичээлийн шинэ жил эхэлж байгаа юм чи арай л сэтгэл зүйтэй мэдээ юм уу да гэж бодоод тухайд бичээгүй. Яг уу ер нь чехэд амьдарч байгаа хүмүүс ингээд муутай санаатай бүх юмтай л юу болоод байгааг ер нь мэдчихэхад зүгээр юм болов гэж одоо нэлээд утцсан ч гэсэн подкастаараа ярьчих гэж бодоод оруулж байна. За энэ болохоор 9 сарын 3-ны Мягмар гарагт Пилсэн аймгийн бүрэн баруун урагшаа байдаг хилтэй орхон байдаг 11,000 орчим хүн амтай Домашлице гэдэг хотод болсон хэрэг. Энэ Домашлице гэдэг хотын Закладны школа буюу одоо бага сургуульд Комеске хо 17 гэдэг бага сургууль дээр нэг охин хутгатай ирээд ангийнхаа 2 хүүхдийг гэмтээсэн гэж. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүүхдийг. За тэгээд цагдаагийн газраас яг энэ хэргийн талаар юу гэж мэдгдсэн бэ гэхээр Домашлицагийн Комеске хо 17 гэдэг бага сургуулийн сурагч хутгатай ирээд ангийнхаа хүүхдүүд рүү халдаж 2 хүүхдийг гэмтээсэн. Тэр даруйд нь гэмтсэн хүүхдүүдийн эцэг эхэд мэдэгдэж халдлага хийсэн охиныг барьж саатуулсан гэсэн. За тэгээ азар халдлагад өртсөн 2 хүүхэд хүнд гэмтэл аваагүй төргөн тусламж ирээд авч явсан. Тэгээд гэмтэл авсан 2 хүүхдээс гадна бас нэг шоконд орсон хүүхдийг төрөнийхөө ирж авч яваад тэгээд хөнгөн гэмтэлтэйсэн болохоор тэр оройдоо гэрлүүн хариулсан ба. За тэгээ энэ хэрэгээс болоод тухайн өдрөө 2 дугаар түвшний ангиудын хичээлийг тарааж бага ангиудын хичээл үргэлжлүүлээд орсон гэж байна. Энэ нөгөө Закладны школ гэхээр Чехийн бага сургууль гэж орчуулж байгаа ч гэсэн 1-9 дугаар анги энэ Закладны школ багтдаг. Тэнгүүд чинь 6-аас 15 насны хүүхдүүд байдаг. Тэгээ 1-9 дугаар анги ингээд нөгөө 2 төвшин хуваачт юм байна л да. 1-5 дугаар анги бол 1-р төвшин, 6-9 бол 2-р төвшин гэд. За тэгээ энэ нөгөө хэрэгт холбогдсон хүүхдүүд болохоор 20-р төвшний ангийн хүүхдүүд байгаа. Тэгэхээр ер нь бол нэг 12-аас 15 насны хүүхдүүд гэсэн үг. Тэгээд энэ 2-р төвшний хүүхдүүдийн хичээлийг нь тараасан. Тэгээд тэр өдрөө нөгөө хотын захиргааны интерес шууд ингээд онцгой байдал зарлаад баахан хүмүүс сургууль руу явуулаад тэгээд яг нөгөө багш ажилчид болон тухайн хэрэг гарсан ангийн 20 орчим сурагчдад одоо нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйчид очиж үйлчлэл үзүүлж яриа авч марсан. Тэгээд нөгөө халдлага хийсэн хүүхдийг болохоор цагдаагийн газар руу авч яваад сэтгэл зүйчийг байлцуулж агаад байцаалт аваад тэгээ сэтгцэн эмнэлэг рүү шилжүүлсэн гэсэн. Тэгээ хэргийн мөрдлөг бол мэдээж дуусаагүй байгаа. Дээрээс нь энэ болохоор нөгөө хүүхдүүдтэй холбоотой хэрэг учраас айгуу тийм эмзэг хэрэг хүүхдүүдийн одоо нөгөө хэрэг халдлага хийсэн болон халдлагт өртсөн хүүхдүүдийн нэр мэргээд хувийн мэдээллийг бол маш сайн чандлан нууцлж байгаа юм байлээ. Ер нь бол хүүхдүүдийн хувийн мэдээллийг өгөхгүй гэж мэдгдсэн байлээ цагдаагийн газраас. За тэгээ халдлагын дараа өдөр нь бас нөгөө сургуулийн бусад сурагчдад сэтгэл зүйн үйлчлэл үзүүлэхээр мэрэгжлийн хүмүүс сургууль дээр очисон гэж байгаа. Тэгээд энэ хэрэг гарсны дараахан олон нийтийн сүлжээгээр сошиал медиаар ингээд нөгөө халдлага хийсэн хүүхдийг Украин хүүхэд гэсэн ийм худал мэдээ амар явсан. Тэг ингээд нэг 2 хүнд л ер нь бол ийм пост харуулсан билээ. Тэр хоёр нь бол ер нь сошиал медиа дээр амар идэвхтэй байдаг. Владислав Врабел, Антонин Ваврушка гэдэг ийм 2 хүн. Ер нь жоохон Украинд дурггүй байрын тийм 2 хүн юм шиг байна. Тэгээ энэ 2 хүн ингээд мэдээ худлаа мэдээлэл тараагаад тэгээ нэг нь бол дараагаар нь худлаа гэдгийг мэдэнгүүтээ пост устгасан гэж байгаа. Тэгээ цагдаагийн энэ мэдээж нэг галт өмөршгөл амар их хүн тэр дорн шеэрлэл мангар олон хүнд хүрсэн. Тэгээ цагдаагийн газраас энд нь хандаад мэдээлэл хийсэн ба. Уг нь бол ингээд ийм амар эмзэг хэрэг дээр те хэрэгт холбогдогч болон хохирогч нь гадаад байна уу дотоод байна уу ерөөсөө хамаагүй энэ бол аимшигтай хэрэг бол аимшигтай хэрэг. Гэтэ яалтч ингээ нийгэмд ийм үйл ойлголцол те буруу ташаа мэдээлэл түгээд байгаа болохоор бид нар зайлшгүй мэддэгдэх хэрэг гарлаа. Хэрэг хийсэн хүүхэд бол гадаад хүн бишээ гэж аль биесээр мэдгдсэн бэл. Тэгээд цагдаагийнхан ингэж мэдгдсэний дараа мэдээний сайтууд яг энэ мэдээг нэлийн ингээд олон нийтэд хүргэх гэж үзсэн гэсэн хэдий ч тэгээ нөгөө өмнө бичсэн байсан худал мэдээлэл нь нэгэнт амар их хүнд тарцсан байсан болохоор тэг хүмүүс бол ер нь тэг буруу мэдээлэлд амар их итгэцэн ийм харамсалтай байдал гарчээ. За тэгээд ер нь та бүхнээсээ бас энэ далинд асуумаар байна. Ер нь нэг иймэрхүү жоохон хүнд гэмээр аимшигын мэдээг
сонно суугаараа гаргаж исэн дээр үү, дими юу? Би яг нэг иймэрхүү мэдээ гаргахаар яг гоо ингээд ийм мэдээ чи хүмүүсийн сонирхлыг айгүй их татна. Одоо хандлт амар аавна. Гэтэ хандлтын төлөө ингээд бас юу юугүй гяс хүнд хүрэх гээд постлоод ах нь бас хаашаа. Нөгөө талаас бас аюултай мэдээг хүмүүст одоо сэрэмжлүүлэг болох үүднээс бас хүрэх ёстой юм шиг тэгээ айгүй их эргэлзээд байдаг л та. Тийм болохоор та бүхэн санал бодлоо хэлээрэй. За ингээд подкастынхаа дараагийн хэсэгт оръё. Энэ хэсэгт би та бүхэндээ Чехийн эмнэлгүүд гадаадын иргэдэд ялгууртай ханддаггүй гэсэн нэг ийм асуудалтай холбоотой нэг хоёр мэдээ хүргэе. За эхний мэдээ бол та бүхэн жоохон танил болсон мэдээ байх гэж бодож байна. Андуурч аборт хийсэн асуудалтай холбоотой сүүлийн үеийн мэдээ байгаа. За хэрэг та бүхэн санаж байгаа бол энэ оны 3 дугаар сард Праг дахь Буловка их сургуулийн эмнэлэгт 2 Аз эмэгтэйг хооронд нь андуураад буруу хүндээ үр хүндэлт хийсэн амьсгалтай хэрэг гарсан. За энэ талаар манай сууг яг тухайн үед нь Чехийн 7 хоног гэд мэдээгээр гаргаж ирсэн. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол манай сууг дээр байгаа Чехийн 7 хоног мэдээллийн хөтөлбөрийн 9 дэх дугаараас энэ мэдээг үзэх боломжтой. За тэгээ хэргийг эргэн сануулах юм бол 2 Аз эмэгтэй тухайн эмнэлэг дээр очсон. Нэг нь жирэмсний үеийн үзлэгтээ хамрагдах гэж очсон. Нөгөөх нь болохоор савны мис ажилбарт орох гэж очсон. За тэгээ энэ савны мис ажилбар нь ер нь бол үр хүндэлт хийхэд бас хэрэгэлдэг тийм аргаар орох байсан байл л дээ. За тэгсэн чинь үзлэгт орох гэж очсон эмэгтэйд нь аборт хийсэн. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой шинэ мэдээ саяхан 9 сарын 8-нд гарсан байсан. Яасан гэсэн чи нөгөө нэг хохирогч болон эмнэлэг хоорондоо одоо нөгөө шүүхтэлцэж мөхтэлцэж явж байгаа. Тэгээд тохиролцоонд хүрсэн гинэ. Тэгээд эмнэлэг хохирогчд тодорхой хэмжээний нөхөө олгоор мөнгөн төлбөр төлөхөөр ингээд болсон. Гэхдээ яг хид гэдгээ бол нууцлахаар хоёр тал ингээд олон нийтэд хэлэхгүй нууцлахаар шийдсэн бэлээ. Гэхдээ Сезнам справи дээр гарсан мэдээн дээр бичснээр болохоор ер нь иймэрхүү төрлийн тохиролцоо нэг 2 сая крон хавцаа байх болов гэж таамаглаж бичсэн бэлээ. Тэгээд эмнэлгийн зүгээс болохоор энэ хэргийн гол шалтгаан бол хилний асуудал байсан гэж тайлбарлсан байгаа. Яг тэгэхээр үзлэгт ордог эмэгтэй тухайн өдрөөс 3 хоногийн өмнө очихдоо орчуулагчтай очсон байгаа. Тэгээ яг хэрэг гардаг өдөр очихдоо болохоор орчуулагчгүй очсон. За энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь болохоор тухайн эмэгтэй одоо нөгөө эмнэлэгт чинь янз бүрийн мис ажилбар ч юм уу энэ төр хийхэд ингээд нөгөө ийм хийх гэж шүү танд та хүлэн зөвшөөрч яах гэдэг ингээд нөгөө зөвшөөрлийг авч гарын үсгийн зурулдаг шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр бол яг нөгөө мис ажилбарт орох ёстой хүний одоо нэр мэр мэдээлэл байж байгаа. Тэгээд доор нь гарын үсэг зурах юм байж байгаа. Тэгээ одоо эмнэлгийн ажилтан бол андуураад тэр хүнд үзүүлсэн нь бол буруу. Гэхдээ нөгөө өвчтөн жирэмсэн эмэгтэй тэрэн дээр нь гол нь гарын үсэг зурсан байгаа байхгүй. Тэгээ одоо тэр жирэмсний үзлэгт орох гээд очсон эмэгтэйг нөгөө нэг мис ажилбарт орох гэж ирсэн эмэгтэй нэрээр дуутахад ингээ хариу үйлдэл үзүүлээд байсан. Тэгэхээр бас нэг бодлын эмнэлгийн ажилчдыг бүрэн буруутай гэж үзэхэд айгүй хэцүү хэрэг болчихж байгаа зү. Гэхдээ яг хөө эмнэлгийн зүгээс ингээ нөгөө тухайн үед бас тухайн өвчтний гэр бүлээс нь уучлахгүйгаа тий олон нийтээс бас хариуцлага алдсан даа уучлахгүйгаа тэгээ ингээд нөгөө яг ямар ажилтнууд энэтэй холбоотой юм бэ гэд шалгалт энэ төр явуулаад тэгээд яг тухайн үед болохоор 2 ажилтан гол буруутай юм байна гэд төр зур ингээд ажилласан чөлөөлж жагаад тэгээ ингээд шүүхийн хэрэг нэгэн дээр нь бас үүсгээд тэгээд нэг ажилтныг нь бол эмнэлгээсээ бүр мөсөн халсан гэж. Тэгэхээр энэ мэдээ ер нь бол гадаадуудын хувьд бол айгүй амар санагтаар тийм болохоор эмнэлэгт очихдоо тий ер нь тийм сериосны асуудлаар очиж байгаа бол тэгээд орчуулагчтай л очсон баталгаатай юм биш үү. Тэгээ орчуулагчтай очихдоо айгүй сайн ярьдаг тий сайн ойлголцдог эмнэлгийн талын бас нэг тодорхой хэмжээний ойлголттой хүнтэй очсон зүгээр юм биш үү гэж бодогдсон. За Чехийн эрүүл мэндийн салбартай холбоотой дараагийн мэдээ болохоор гинтийн нэмэлт төлбөр гэсэн мэдээ байна. За ингээ нөгөө эмнэлэгт уул нь бол даатгал матгалтай очиод үзүүлдэг шүү дээ. Тэнгүүд бүртгэлийн төлбөр аль эсвэл юуны ч төлбөр гэдэг ингээд нэг юм даатгалаас гадуур ингэж төлбөр авдаг тохиолдол зөвхөн гадаад хүмүүст гэлтгүү чех хүмүүст нь ч гэсэн тохиолддог гинэ. За тэгээд энэ талаар яг өнгөрсөн зунаас бас ингээ мэдээнүүд гараад ирсэн. Яагаад гэвэл Чехийн эрүүл мэндийн сайд нь ийм асуудал байна. Энэ бол байж боломжгүй юм а. Энийг одоо зохицуулах хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь ингээд олон нийтээс бас ямар үед ямар нэмэлт төлбөр та нар төлөх шаардлага гарч ирсэн бэ энэ төр гэдэг юм судалгаа маягаар санал асуулгын төр явсан билээ. Одоо энэ
гадаадуудад зориулсан Expats CC гэдэг вебсайт дээр ч гэсэн бас энэ талаар санал асуулга явсан байсан. Тэгээ яг дийлэнхдээ ямар төлбөрүүд, нэмэлт төлбөрүүд байгаад байдгийг харсан чинь, судлаад үзсэн чинь даатгалтай ярины зүгээр эмчтэй одоо уулзалт тогтооход та нарт одоо жишээ нь зүгээр ингээд эмчтэй яриад би тэдэнд сарын тэдэнд уулзъя гэхэд ийм төлбөр нэгчсэн тохиолдол тулгарчсэн үү? Даатгалаас гадуу. За тэгээд бас нэг төрлийн амар түгээмэл юм нь болохоор ерөөсөө эмэгтэйчүүдтэй холбоотой. Одоо жишээ нь Праг гэх мэт ийм том хотод чинь эмч олоход айгүй хэцүү те. Өрхийн эмч юм уу, аль эсвэл эмэгтэйчүүдийн эмч олоход айгүй хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө эмэгтэйчүүдийн эмчид зүгээр бүртгүүлээд одоо таны өвчтөн шүү байнга үзүүлж чинь гэдэг бүртгүүлэхэд жилийн хураамж гэж нэмэлт төлбөр авдаг. Ийм явдал бол амар түгээмэл үүдэг гэж байна. Тэгээ нөгөө нэг эмч олдохгүй байгаа юм чи хүмүүс чи яхаарахгүй тэгээ тэрийг дугаа төлөөл цаашаа гомдол гарахгүй ингээ өнгөрчдөг. За энэс гадна эмэгтэйчүүдтэй холбоотой бас нэг юм гингүүд за зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй. Одоо ингээ нөгөө эмнэлэг дээр үзлэгт орох гээд очиж штэ тий. Тэнгүүд одоо өөрт чинь хэрэгжилж байгаа тэр нэг эмнэлгийн хэрэгсэл одоо эмэгтэйчүүдийн хувьд бол тойл гэдэг ч юм уу. Аль эсвэл энэ нөгөө нэг дурандуулах хотоодоо дурандуулах гээд очингууд бас юу CO2 ч гэнэ үү тий. Тимний нэг нэмэлт төлбөр авдаг тохиолдол айгүй их байдаг гинэ. Энэ бол яг байдгийн бэлээ би бол эмэгтэйчүүдэд тэр үзүүлэх гээд очиж байгаа тийм толны нэмэлт төлбөр 35 крон. Гол нь тэрийг би очоосоо өмнө мэдээгүй яг бэлэн мөнгөгүй очиж үед амар тэнэг байдалд орчиж байгаа байхгүй юу. Яг цаг магаа зохицуулаад очсон. Тэгсэн чинь бэлэн мөнгө авахгүй. Заавал бэлэн мөнгө авна гэдэг. Иймэрхүү явдлууд байдаг гэж байгаа. За тэгээд эрүүл мэндийн яамнаас яг иймэрхүү нөхцөл байдлыг юу гэж тайлбарласан бэ гэхээр хууль зүйн хүрээнд эмч нар даатгалын компани үйлчилгээний цар хүрээнээс гадуурх төлбөрийг үйлчлүүлэгч буюу өвчтнөөс авч болно. Гэхдээ зөвхөн өвчтөн үүнийг зөвшөөрсөн тохиолдолд авах боломжтой гэж тайлбарсан байна. Дээрэс нь энэ даатгалд багтдаггүй үйлчилгээний төлбөрөө урьдчилаад үйлчлүүлэгчтэй мэдэгдсэн байх ёстой юм байна. Одоо жишээ нь вебсайтн дээр бичдэг ч юм уу эсвэл ингээд нөгөө эмнэлэг рүү оронгууд хаалган дээр хан дээр бичээд наацсан ч юм уу те урдаас мэдэгдсэн байх ёстой. Яг ингээд үзүүлэх гээд орсон чинь ийм нэмэлт төлбөр төлөхгүй болоо sorry үзүүлж чадахгүй гэдэг ийм байж болохгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд өвчтөн буюу үйлчлүүлэгч тухайн төлбөрийг төлөхийг хүсээгүй тохиолдолд эмч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болохгүй гэж эрүүл мэндийн яамны мэдээллийн ажилтан уг нь бол тайлбарлаж байгаа. За тэгээ энэс гадна хуульч нар энэ талаар юу гэж тайлбарлаж байна гэхээр таны хэрэглэдэг даатгалын газартаа гэрээгүй эмчээр үзүүлж байгаа бол мэдээж төлбөрөө төлнө. За энэ бол ойлгомжтой тийм. Мөн таны даатгалд багтаагүй үйлчилгээ авч байгаа бол төлбөрөө өөрөө төлнө. За энэ ч гэсэн ойлгомжтой. Харин бүртгэлийн хураамж гэж төлөх ёсгүй гэж байна. Ерөөсөө огт. Харамсалтай нь прагматийн эмч нар дутагдaltaй хотуудад ийм хууль бус бүртгэлийн хураамж авдаг нь бараг хэвийн үзэгдэл болсон байна. Эмчгүй хоцрохгүй тулд хүмүүс энэ төлбөрийг төлөхөөс өөрсдөө болтоо гэсэн байна. За яг ийм хууль бусаар нэмэлт төлбөр авдаг байдлыг таслан зогсооно гэж эрүүл мэндийн сайд Властимир Валек амлаад байгаа. За ийм байдал бүр сүүлийн 10-аас 15 жил үргэлжилсэн гэж энэ чихэд. За тэгээд яг юу гэж амласан бэ? Яг ямар ажлууд хийх гээд байгаа юм бэ гэсэн чинь бүртгэлийн хураамжийг бүр мөсөн байхгүй болгоно. За шуурхай үйлчлэгийн нэмэлт төлбөрийг бас арилгана. Шуурхай үйлчлэг гэдэг нь нөгөө хотоогоос юу emergency бол биш. Одоо ингээ нөгөө эмнэлэгт үйлчлэг юм уу янз бүрийн товлоход ингээд хэдэн сарын дараа мараа цаг өгчдөг штэ тий. Тэнгүүд бид тэрнээс жоохон өмнө үзүүлчих болох уу гингүүд одоо нэмэлт төлбөр төлөөд очор урдуур дайрч болно гэсэн тиймэрхүү байдаг гэж байна. За тэгвэл ийм төрлийн төлбөрийг бас эрүүл мэндийн сайд бүр мөсөн байхгүй болгоно гэж амласан байна. За иймэрхүү зөрчил гаргасан тохиолдолд 1 сая крон хүртэлх хэмжээний торгуул ноогдуулдаг болохоор хууль нь нэмэлт өөрчлөлт оруулна гэж амласан байна. За тэгээ энэ өөрчлөлтөд болохоор одоо байгаа энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 10 дугаар сараас өмнө батлуулахаар ажиллаж байна гэж мэдгдсэн байна. Гэтэ хууль батлагдлаа гэхэд яг ингээд нөгөө амьдрал дээр хэрэгжихэд ганц хууль байгаад бол хангалтгүй энэ зөрчлийг арилгахын тулд эмнэлгээр үйлчлүүлэгчид өөрсдөө ийм хууль бус байдлыг баримтжуулаад гомдол гаргаж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр ингээ хамтарч ажиллаарай гэж эрүүл мэндийн сайд иргэдтэй уриалсан байна. За ингээд подкастынхаа хамгийн сүүлийн энийг марзан мэдээг хүргэе. За та бүхэнд манай подкаст таалагдчихэйгвэл subscribe дараарай, бас шеэрлээрэй. За энэ мэдээ болохоор түрүүний нөгөө нэг сонин нэрнүүдтэй бас жоохон холбоотой заяа.
Праг Вильнюс чиглэлд нисэх 2 онгоцны амар тийм садар нэр. За Балтийн орнуудын хямд нислэгийн компани Air Baltic 90 оны 3 дугаар сарын сүүлээс Литвийн нийслэл Вильнюсаас Праг хооронд юм шууд нислэг хийдэг болох ч байгаа гинэ. За тэгээд энэ компани сая 148 ширхэг Airbus A220 300 маркийн онгоц худалдаж авсан юм байна. Тэгээд тэднэрээ болохоор Балтийн орнуудын одоо Латв, Литв, Эстони улсуудын хотуудаар нэрлэхээр шийдсэн гинэ. Тэгээ яг 3 улсаас тэнцүү 16 хотын нэр шилж аваад энэ шин 48 онгоцоо нэрлэхээр болсон юм байна. Гэхдээ ямар хотуудын нэрийг шилж авах вэ гэдгээр нөгөө үйлчлүүлэгчдээс те олон нийтээс интернетээр ингээд санал хураалтаар шалгаруулахаар болсон юм байна. За нийтдээ ингээд 300 биш ээ нийтдээ 232 хотын нэрэн дээр санал асуулга явуулсан ба. Тэгсэн чинь жигсаалтын 1-дүгээрт болохоор бүр эрс давуу байдлаар Эстони 300,000 орчин суугчтай нэг хот шалгарсан. За энэ хот нь болохоор Чехүүдийн ачаар шалгарсан. Ямар хот вэ гэхээр Тада Кунда гэдэг хот. Кунда гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр түрүүн хэлсэн те манайхаар бол П гэсэн үг. Эмэгтэй хүний бэлэг эрэхтнийг доромж утгаар хэлсэн. Мэдээж Балтийн оронд бол энэ ямар ч тийм утга байхгүй. Чех хэлэндээ л тийм утгатай. Тийм ч учраас яг энэ нөгөө жагсаалтан дээр бүр амар эрс давуу байдлаар ялчгаар нь Балтийн орныхон айгу гайхаж хүлээж авсан гинэ. За тэгээд энэ нөгөө санал асуулга чинь энэ 100 нэлээд удаа явсан юм шиг байна. Тэгээд чехүүд бүр интернетээр чех хүнийхээ үүргийг гүйцэтгэж Кунда саналаа өгөөрэй энэ төр гэж сошиалаар давуулгаалсан гэж байгаа. Тэгээд яг хідэн саналаар 1-р байранд орсон бэ гэсэн чинь Кунда хот 265,000 саналаар нэгт орсон заяа. 2-дугаарт орсон хот нь ердөө 17,000 санал авсан ба. Амар ялалтай агуулсан байгаа зү. За тэгээ 2-дугаарт орсон хот нь бас энэтэй нэртэй. Энэ бас Эстони хот Пүси гэдэг хот. За гэхдээ Air Baltic болохоор ер нь бол энэ Пүси гэдэг хот нэлийн дээгүүр орох байх гэсэн таамаглалтай байсан. Яагаад гэвэл англи хэлний үг болохоор те ер нь бол таажсаа гэхдээ тэр Кундаг бол ерөөсөө таамаглаагүй байсан их гайхсан гэж байна. За тэгээ 3-т нь болохоор 9,000 орчим саналаар Эстони нийслэл Таллин хот орсон байна. За дашрам дуртахад болохоор 3 улс дээр ингээд тус тустай санал хураалт явуулсан гэсэн шүү дээ. Тэнгүүд энэ 3 улсын нийслэл хотууд нь гурлаа 3 дугаар байранд орсон ба. 1-2 дугаар байранд дандаа тийм жижиг хотууд орсон бэлээ. За тэгээ санал хураалтын дараа хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Air Baltic-ийн хэвлэлийн төлөөлөгчид яг ялагч болсон хотуудын нэр тэдний онгоцон дээр бичигднэ гэдгийг баттгаж мэдгдсэн байлээ. Тэгээ магадгүй эх жилээс Праг Вильнюс чиглэлд тэр Кунда гэдэг Пүси гэдэг онгоцсууд нь нисэх баха гэд тэгжлээ. За эх оноос энэ явж эхлэх нислэг нь болохоор 7 хоногт 2 удаа буюу пүрэв нэм гаргуудад байх юм байна. Үнийн хувьд болохоор айгүй боломжийн. Экономи англи нь 65 евро, бизнес англи нь 299 евро гэж. Тэгэхээр эх хавар зуунаас Балтийн орнууд руу бол ийм гоё хямдхан хэрнээ сонирхолтой нэртэй онгоцоор нисэж болох нь шүү. За тэгээ манай өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн сэтгэлдээ үлдээгээрэй. Энэ шинэ маягийн формат юу нь ямар хуу санагдчихээн. За тэгээд бусад асуултуудад маань хариулаарай. Цааш нь шеэрлээрэй. Манай подкастад лайк дарж, subscribe хийгээрэй. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баярлалаа.